Энийг харамсч явдаг зүйл гэдэг. Яг өнөөдрийн нөхцөл байдалд. Манайд ажиллаж байсан олон залуучууд буцаал солонгос явчихна. Дахиад хүний газар очиод манай компанид ажиллаж байгаа яалтчгүй бид нар ажлын байраа цомтгосон. Тэгээ ажил орлохгүй болоод эхлэхдээ чинь тэгэл хүний нутаг бараадж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хүний нутагт хар ажиллаа гээл юм сайн байх уу. Тэгэл бас холбоо барьдгийн. Манай хамт олон чи хоорондоо ярьдгийн биш үү. Хамт олонтойгоо ажиллаж исэн бол хичнээн сайхан байх уу. Тэр бол үнэхээр зүрх зүсэж байгаа юм шиг л болж байгаа. Олон залуучууд юу ярьж шít. За иш байраа зарыг машина зэрэг явъя. Хүүхдүүдийн амьдралыг бод. Би хувийн хувьд бол Монголоос монголчууд нь явчих юм бол яах юм бэ? Тийм учраас бол бид нар шүдэд зугаал зүтгэх хэрэгтэй. Бидний үед чадахгүй махад дараачийн үед сайхан амьдрахын төлөө бид нар зүтгэх хэрэгтэй. Тийм учраас бол бид нар зүтгэхгүй бол энэ улсыг чинь хэн авч явах юм бэ гэдэг итгэл үнэмшилтээр л олон залуучууд ишээ байгаа байх гэж найдаж байгаа шүү дээ. Тэд нар цаашаа энэ улсаа аваад явна. Тэдний дараа дахиад залуу үе гарч ирэл аваад явна. Тэгэхээр бол ирээдүйн төлөө бид нар л өөрсдөө зүтгэх хэрэгтэй.